Сайн мэцхан өрхмөнд үзэгчтэй манай бэлгүү нуус тавчаа подкастын маань нээлж дугаар үзэж та бүхэн төрөхөд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаараараа тусгай дугаарууд бэлтгэн явуулж байгаа билээ. За бидний тусгай дугаараар Монголын татварын түүхийн талаар ер нь монголчууд эрт үеэс эхлүүлээд эдүүгээ хүртэл ер нь татварын талаар ямар бодлого баримталдаг байсан талаар ер нь тэрний үр шим, онцлог, үр дүнгийн талаар бас бид нар хүрэж байгаа. За мөн татвараас болж одоо үүссэн үйл явдлуудын талаар бас байгаа тийм шүү. Тий. За ингээд бидний дугаарын одоо нэвтрүүлгийн эхэнд бидний дугаарын хамтран ажиллагчаар Cafe Capsule бид нартай хамтарч ажиллаж байна. За Cafe Capsule нь Michelle Walking City-д үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Blue House-ын одоо сайхан кофенуудыг одоо Монголд оруулж ирдгээрээ онцлогтой. Тэгэхээр та бүхэнийг тэр одоо Cafe Capsule-аар орж үзээрэй гэж хүсэж байна. За мөн дээрээс нь үзэж та бүхэн бидний үйлдвэрийг дэмжиж лайк, шеэр, subscribe манайхаа заавал дараарай. За мөн дээрээс нь доор байгаа бяцхан одоо данс руу бяцхан сэтгэлийн хандив тус дэмиг та бүгдийг илгээхээсэй гэж хүсэж байна. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Cafe Capsule. За багш өнөөдөр ямар талаар юу байгаа вэ? Өмнөх дугаар дээр бол нөгөө Махмуд Ялавачиг хинээр Бухар одоо аварчлээд за тэгээд дээрэс нь Чингис хааны төрийн татварын тухай баримталжсэн одоо тамганы татвар энэ гэдэг. За тийм пайз ортог гэл. Өнөөдөр багш юу байна? За ер нь бол ингээд энэ татвар гэдэг чинь бүхэл бүтэн Бухар хотыг буюу хотыг ард иргэдтэй хамт тэр тэнд амьдарч байгаа ард иргэд. За тэгээд тэр хотод байгаа шинжлэх ухаан, соёлын, эрдэм номын, бичиг соёлын нийлүүлгийн зүйлс болон тэр хотын худалдаа ачид гэдэг юм уу. Ер нь бүхэл бүтэн хотыг хүртэл аварч байгаа байхгүй. Энэ бол зүгээр нэг жишээ. Бухар хот аврагдсан. Тэгэхээр татвар бол ард иргэдийг шулж биш, харин ирээдүйн орлогыг хамгаалж авч явах ёстой гэсэн зарчим юм аа гэж ер нь одоо ингэж их гүрний үед гарч ирсэн байна. За тэгэхээр бас нэг юм сонирн байсан юм байна. Татвараас чөлөөлөх алтан гэрээгээ гэж байдаг юм байна. Татвараас чөлөөлсөн. Тий, татвараас чөлөөлдөг. Тэр их хаан бас татвараас чөлөөлдөг байх нь шүү дээ. Тэгэхээр их эзэн хаан маань Күнзийн болон Даогийн, Христийн болон Исламын ер нь бол за буддын ч гэдэг юм шашны тэргүүнүүдийг татвараас чөлөөлөх тусгай байз өгчлээ. За ингээд байз өгчдөг. За энэ байзыг авсан бол татвар төлөхгүй. Татвараас чөлөөлсөн гэдэг. Гэтэ сүмийн татвараас чөлөөлнө гэдэг бол бас амар шийдвэртэй байна шүү. Тэр чинь ингээд хүмүүсээс мангар их өргөл барьц авна. Тэгээд тэр өргөл барьцнаас улс их оронд, улс оронд ерөөсөө өгөхгүй. Өөрсдөө аавд чинь бас тэр сүм баяжих нэг юу юм да тий. Энэ ээж өгж байгаа юм шиг. Хөгжих гарцыг нь гаргаж өгж байгаа юм шиг. Яг зөв. Сүм татвар төлөх болчихж байгаа байхгүй. Улсад одоо тэр пайз. Гэтэ бүх сүмүүд өгөхгүй. За танаа сүмд өгье ч гэдэм юм. Тэгэл за танаа сүмд өгч ч гэдэм юм. Ингээд одоо нэг тийм пайз байгаа юм. За тэгэхээр их эзэн хаа маань Хиндукушийн их улсад нэг удаа үйлчж байхад нь Чанчун бомб ирсэн. Тэгэхэд бүх улсын хаад ихсдээц өөрийг нь өрж байхад олон удаа дуутахад очдгүйсэн мөртлөө их хааны нэ дуутахад л хүрээд ирсэн. Ганцхан л дуутахад. За тэгээд үнэгэн даваагаар даваад Чингис хаан тэ Монголын зэргүүд алтан улстай хийсэн дайн. Үнэгэн даваан дээр чинь алтан улсын зэргийг буцааж яасан шүү дээ. 3 жил явж байгаа шүү дээ. Үнэгэн давааны дайн гэдэг амар юм болсон шүү дээ. Ингэж явсаар байгаад одоогийн Афганистан газар нутаг, Афганистаны өмнөд хэсэг Хиндукушийн ууланд их хаан үйлчж явахд нэг очсон байдаг. За тэгэхээр тэр хоёр чинь ярьсан шүү дээ. Энэ хорвоод танаас илүү бүхний эрдэмт судалсан хүн алхаа гэдгийг би дуулсан. Тийм учраас энэ хорвоод мөнх амьдрах нууц гэж би ингэж асуудаг шүү дээ. Заримдаа өөрийнхөө байгуулсан улсаа мөнхөд оршуулах нууц юу вэ гэж асуусан ч гэдэг юм лөө. За ямарваа нэгэн байдлаар Чанчун бомбтай бол ер нь их хаан бол их удаан ярьж хөрөлдсөн л дээ. За ингээд Чанчун бомб өөрт нь энэ хорвоод амьд болгоныг
өхөөлдөг мөхлийн хар ус олон байгаа. Амьгүй болгоныг иргэн амьлуулдаг мөнхийн ус гэж хаач үгүй гэдгийг би мэдсэн. Мөнхийн алдар гэж харин байгаа. Тэр мөнхийн алдарт нэгэн та хүрснээс хойш тэр хол газраас дими намайг дуудаж яах гээвэ гэл их юм танаас асуу зүлмөр. За тэгээд асуухад би арай гэж үнтэй. Орондоо унтах завгүй олзолтон булаалдаж, хүнжилдөө унтах завгүй хөнөөлтөн тэмцэлтэн байж. Миний бүхэл бага наснаас ахуулаад, бага залуу наснаас ахуулаад ч гэдэг үлээ одоо ингээд бүхэл амьдрал нь ингээд ер нь дайн байлдаанд ингээд өнгөрлөө. Би энэ усыг байгууллаа. Гэвч би өвгдийн хойноос одно гэдгээ тооцоогүй явж, бодоочгүй явж. Тийм болохоор нас өтлөхөр ухаан өтөлтөг л чам таймда гэхэд та буруу хэлж байна их хаантан байна. Ухаан өтлөхөр л би өтөлтөг. Нөөнийг би өтлөхөр ухаан өтөлтөх юм байна гэж хэлсэн чинь үгүй ээ ухаан эхэлж өтлөхөр би чинь өтөлнө гэд ингээд энэ хоёрыг ярьдаг. Тэгэхдээ би байгуулсан усаа надаас хойш өөр хүүхдүүд маань ингээд авч явнаа. Гэхдээ энэ ус миний ингэж зовж ээж өдөр шөнөгүй ингэж зүтгэж ээж байгуулсан ус маань оршоосоо л гэж хүсэж байгаа шүү дээ. Ингэж оршуулахын тулд төрийн том ямар бодлого байх ёстой вэ? Та үүнийг хэлж өгөөч гэхэд та байгуулсан эзэнт гүрнээ удаан оршин тогтноё гэж хүсэж байгуул ийм бодлого хэрэгжүүлээч гэж маш их зөвлөгөө өгсөн. Одоо хин чанчун бомб ихмэрийг харж. Ингээд чанчун бомб Монголын эзэнт гүрнийг цаашид маш их одоо оршин тогтох зөвлөгөөг өгсөн болохоор их барш мэрэгэн багш та болон таны шавнар татвар албанаас бүрэн чөлөөлөгдөнө. Харин та бүхэн зөвхөн их хаан миний сайн сайхны төлөө өргөлж мөргөл үлдэж бай гэж одоо зарлигдчих л дээ. За энэ бол ер нь тэгээд энэ алтан гэрээгээ пайз өгж байгаа байхгүй татвараас чөлөөлсөн гэдэг. За энэ тухайн улсын иргэдийн оюун санааны удирдагчийг төлөөлөгчийг ийм хүмүүсийг татваргүй болгочдөг юм байна л да. Тэгэхээр эн чинь яг нөгөө ард иргэдний эцээр эслээд авсан харийн хааны биш өөрийнхөө хааны хажууд байгаад байгаа эрдэм мэрэгдээс л үгийн сонсон шүү дээ. За та одоо бидний эслээд авсан энэ хааны хажууд явж байгаа юм байна. Дүшмөд нь болоод явж байгаа юм байна. Ер нь одоо тэгээ бидний аж амьдрал ер нь цаашдаа яана гэж яах болж байна. Таал илүү одоо ухаантай, тийм хүн, мэрэгэн хүн, эрдэмт хүн, тийм болохоор хэзэн Чингис хаан таныг ингээд одоо ингээл нөгөөдөл чинь бид нар одоо яах болоо гэж одоо тэр хүнийхээ үгийг сонсдгол юм байна л да. Үүгээр яадаг вэ гэвэл эрдэмтэн мэрэгдийг тухайн улсын эдэлсэн газрынхаа эрдэмтэн мэрэгдийг нь татваргүй болгочихсноор ямар нэгэн бослого хөдөлгөөн сэргийлэх одоо бослого хөдөлгөөн гаргахгүй энэ болгоноос сэргийлдэг маш нарийн улс төрийн одоо алсын бодлого байсан гэж одоо түүхэнд бичигдсэн байна. Тэгэхээр яаж юм энэ татвараас чөлөөлөх хууль гэдэг чинь татвараас чөлөөлөгдөх пайз гэдэг чинь энэ бослого хөдөлгөөнөөс бас ингэж авардаг ийм юм байдаг юм байна. За тийм болохоор хэзэн хаан маань бол ард иргэдийнхээ сүүгэн саадаг. Тэгээд харин үнээг нь ядалтгүй. Тийм л ухаалаг бодлоготой одоо тийм малчин шиг засаглагч байсан байна л да. Сүүнийхэн татврын чаваал үнэгээ алдаг махны татвар өгөх нь чайшин тийм ээ. Тэгдэггүй юм байл л да. Сүүг нь саадаг. Тэгээд үнээг нь ядалтгүй ийм одоо бодлоготой л гэж ярьж байгаа юм байна. Ингэж түүхэнд бичигдсэн байна. Татвар төлөгчөө амьд байлгах, бизнесээ өргөжлүүлэх боломжийг нь үргэлж заавал үлдээдэг. Энэ нөхрийг одоо сэлэм гяс толгой бүндгөс. Энэ үний толгойг аав гэвэл тэгээл амархан л да толгойг нь авчна. Гэхдээ яах вэ? Энэ нөхөр байлгаж наад чинь бас нэг юм хийх ёстой. Юм бүтээн. Энэсэн дээр татврыг авна. Энэ үсэг. Энэ хүн баялаг бүтээн. Баялаг бүтээсэн баялагаас нэм аавна энэ юу? Үндэсний баялаг бүтээх гэдэг шүү дээ. Гих мэтийн их олон одоо энэ татврын бодлогын одоо механы бодлого бол зөндөө байсан байна түүхэндээ. За энэ их засаг хуулинд бас их бичигдсэн. Их засаг хуулинд одоо ингээд бичигдсэн байна.
Мөн Чанчун бомб нэг одоо алтан улсыг эзэлчээд бүхэл бүтэн ард түмнийг хайр найргүй нэг амаар цааслах чиж. Их хаан бол шууд цаасаар авах гэж. Тэгэж Чанчун бомб хурж ирээд энэ ард түмнийг бити цааслаач. Эднэрээр тариа тариул. Эднэрээр торог нэхүүл. Эднэрээр ваар шавар шаазан хийлгүүл. Та эднүсийг алах амархан. Ганц зарлагдахад таны зэрэгүү цаацалчихна. Энэ амархан. Хэрвээ эдгээр хүмүүсийг энэ жирийн иргэд тариачин иргэдийг хэрвээ та их хаант минь та хөнөөчтгөл юм бол хэн танд тариа тарьж өгөх юм бэ? Хэн танд ногоо ургуулж өгөх юм бэ? Хэн танд торог дурд нэхэж өгөх юм бэ? Хэн танд ваар шаазан сав сулга хийж өгөх юм бэ? Хэн танд татвар төлөх вэ? Та өөрөө хийх үү? Таны зэргүүд хийх үү? Таны нэг эргцүүлж бодогдсон. Их хаант минь. Елочоцагийн хэлсэн энэ болгон үнэн бөөза. Чанчун бомб мэрэгэн арш багшийн бас давхар зөвлөсөн зүүд нийцнэ. Тиймээс эдгээр иргэдийг би Елочоцагийн саналын дагуу их багш Чанчун бомбын хэлсний дагуу амьд үлдээлээ. Эдгээр иргэд Алтан улсын эдгээр тариачин иргэд тариагаа тарьж, ногоогоо ургуулж, будааны, гурилны одоо юу те амуу тарианы, хүнсний ногооны, за тэгээ зарим нь юу торог дурдангийн, ваар шаазангийн тим татварыг надад өргөж өргөл барьц болгон өгсөвэ. Их хааны юм зарлиг гарч ирсэн. Тэгэхээр энэ татвар гэдэг чинь жирийн иргэдийг маш олон хүмүүсийн амь насыг авардаг, хувь заяаг нь шийддэг. Тэрийг зүгээр зарлагдал цаазал бүгдийг ингээл тэгэх юм бол цаазалч шүү дээ. Гэ цаазлах амархаа. Цаазлах амархаа. Эхлээд наад хүмүүсээр нэг ийм хэлэгч. За зүгээр устгачих хамаалга. Наа чи хин тариа тарих юм бэ? Та наадуул чинь тариа үр тарианы татвар төлнө. Тэгэхээр танд яах вэ? Хэрэгтэй. Таны цэргүүдийг болон таныг ер нь тэгэл хооллон унлан арын аль бичиж бүрдүүлнэ ч гэдэм үү. За ингээд энэ татварын энэ систем одоо эднүсийг амьд үлд маш олон ард иргэдийг жирийн иргэдийг амьд үлдээдэг байна. Их хааны бас нэг бодлого байна. Их хаан охтуудаа хүчрэг улсын одоо удирдагч нартай нэг гэрлүүлж байгаа ойлоо нэг ярьж исэн. За одоо уугрын удирдагч Илүүдэ Баатарт алаг том бихнэ охиноо өгөөч гэдэг юм уу те. За энэ ойн иргэдийн удирдагчид жижигхэн хатнаа өгөөч гэдэг юм уу. Жижигхэн охиноо гүнжээ бэлгэлээч гэдэг юм уу. Энэ гэр бүл болох асуудал одоо хаан Чингис хаантай хуудургийн асуудал одоо хуудургийн арга барил одоо тогтоож штэ. За энэ юу гэсэн үг вэ? Цаагаараа дайн болох юм зөксөждөг. Дайн болох юм зөксөждөг. Тэгэхээр нөгөө нөхрүүд нь шүү дээ одоо их хааны хөргөн болчлоо шүү дээ. Эр зэргүүд аваад дайн байлдаанд явах гээд хүрээд ирнэ шүү дээ. Энэ хооронд ард нь нөгөө нэг охин нь хамаг юм хийгээд үлддэг байхгүй юу? Тий. Гэргийн тий. Тэгэхээр чинь одоо байлдаж байгаа хүрээд гэртээ өрөөд ирэхэд эхнэр нь хамаг юм хийгээд өөрийнхөө аргаад тэрний чинь тэгдэг ингэдэг ингээд ерөн ч нүүдэлчин эмхтэй хүн давуу эрэхтэй байдгаас хойш явж ээж эхнэрийнхэн зүв болдгоос хойш одоо яа гэх вэ? За гээд ингээд байд. Гэхдээ тэд нар ангийн усны татвар мөн одоо ууграас дарсны за тэгээд амар мөрнөөс одоо юу нэж гэдэг ингээд Чингис хааны охтууд одоо ингээд татвар бүрэлдүүлдэг юм байна. Энэ нь бүр одоо юун тэр одоо үндэстэн дамсан бизнес вэ гэмээр юм ярьсан шүү дээ. Санаж байгаа бол хоорондын тал нутгийн эдийн засгийг бүрэлдүүлэхийн сацуу их дайны арын алба болчихдог гэсэн байна. Арын албаны татвар. Энэ дайн хийж байгаа тохиолдолд нэг сони юм байна. Арын албыг яаж сакцуулах вэ? Энэ хамгийн түүхтэй асуудал байхгүй. Их хаан энэ Солонгосоос Иран хүртэл эзэлж байгаа байхгүй. Эзлээд авчиж байгаа байхгүй. Ангар мөрнөөс юу хүртэл эзлээд авчиж байгаа. Хатан гол хүртэл эзлээд авчиж байгаа. Их эзэн хаан. За үүний дараа түүний залгамжлагч өгөөд ааны үед ч одоо тэлж байгаа шүү дээ.
Германаас Солонгос хүртэл ч гэдэг юм ингээд тэлнэ шүү дээ. Энэ харин албыг яаж зохицуулах вэ? Яаж яхад том газар нутгийг те яг бодсон чинь. Нүүдэлж байлдаад ингээд давхад морьтой зэргүүтээ байлдаал ингээд хотыг ингээд стонороо сөнөөгөл дайсны зэргүүдийг хятахын хядаал ингээд цаашаа яваад өчөж байгаа байхгүй. Айгуу том газар нутаг. Чи тэгээ боддоо Герман тэнд Бат Сүбэдэ эднэр чинь ариун Ромын хил дээр бужигнуулаа яваад байгаа шүү дээ. Герман одоогийн Германы зүүн хил дээр. Дөө Европ хүрчээд байгаа байхгүй юу? Чи яаж ариун албыг нь гүйцэтгэх вэ? Эндээс үү? Чи хар хорим Өвранга аймгийн хар хорин хотоос яаж гүйцэтгэх вэ? Хаста мэдэхгүй. За энэ талаар бодож явах хугацаанд үзэгчтэй. За нэвтрүүлгийн дундаар хамтран ажиллагчид танилцуулъя. За манай энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Cafe Capsule бид нартай хамтарч ажиллаж байна. Cafe Capsule нь Blue House Coffee-ний одоо кофег Монголд оруулж ирдэг. Ийм өрмөц амцтай, шинэ амцтай ийм сайхан кофенуудыг оруулж ирдэг үлээ. За тэгэхээр үзэгч та бүхэн маань Cafe Capsule-аар зочлохыг хүсвэл Michelle Walking City дотор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр та бүгд маань ороод үзээрэй. За мөн дээрэс нь бидний үйл хэрэг дэмжиж лайк, share, subscribe авчаа манайхаа заавал дараарай. Дэлхийн хаанч нэг л амт нэг л стандартыг мэдрээрэй. Cafe Capsule. За эндээс арын албыг зохицуулах юм бол ухаан өрөхгүй байна гэж. Яаж зохицуулах вэ? Мэдэхгүй. Татвар татаад эзэлсэн газраас чинь ингээд татвар татаад ингээд цаашаага тэр татвараа өртөөний албаар зөөдөг байхгүй. Өртөөний албаар. Тэг явдаг байхгүй. Татвар аваад явж байгаа шүү дээ. Дараагийн хот төр ирлээ. Амарсан морио солиж байгаа байхгүй. Тэр арын албаны зэрэгүүд явж байгаа шүү дээ. Мөн хоол хүнсийг авч явж байгаа зэрэгүүд бүгд мордоо сэлгчихэж байгаа байхгүй. Тэгэд энэ хотоос энэ хот руу очиод А хотоос Б хот руу очиод Б хотын бүх татварыг авдаг байхгүй. Зайлуу нэг тэдэн үр тариа тэдэн одоо дарагчуд хэрэгтэй тэдэн юу хэрэгтэй гэдэг ингээд. Тэгээд Б хотоос В хот руу явдаг байхгүй. Тэгж яхал чи бас дахин амарчмаар хүлээж байгаа. Өртөөний албаар явуулдаг. За ер нь татвар төлөхгүй бол их засаг хуулинд бол ер нь татвараа нуудаг, татвараа дарагдуулдаг болвол их засаг хуулинд болохоор зэрэг өгдөг шийтгэл нь бол ер нь бол ташуурддаг байсан байна. Гэтэ багш нэг бодлын 1% татварыг одоо тэгээд нуухан цааш. Тийм зүгээр дуртай авалтаа. Авалтаа л гэх байна. 3 юу юм бэ? Зүгээр үгүй ямар хамаатай юм бэ? Тэгтээ бас яг ямар нэгэн байдлаар хэрвээ асар их хөрөнгөтэй болоод тэгээ одоо тэгээд нуун дарагдуулсан гэдэг үү? байх л да ялтч ямар нэгэн байдлаар тий. Ямар хойлоо бол нэг 10% яриаггүй шүү дээ. Хойлоо бол бараг 1000 хонь 10,000 хонь ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ тохиолдолд бас 1% татвар бас хэцүү л байдаг баг л та ялтч. Гэхдээ яг хөө тэгээд хүн бас заримдаа баг байх тусам хэлсэн шүү дээ. Татвар төлөх дуртай байдгаа гэж би хэлжсэн шүү дээ. Гэтэл нэг асуудал бас байсан байна. Юмтай болох тусам харамлах дуртай хүн байд юм байна бас. Гүнч хүн лимит чи хүн болгоно л юм зам байгаа шүү дээ. Гэхдээ яг хөө тэр энэ татвараас болж ерэн шийдгүүлж исэн хүмүүс бол ер нь бол их ховор байсан гэж түүхэнд бичигдсэн байна. Заарахгүй хаа. Тийм татвараас болж шийдгүүлж исэн хүн маш ховор байсан байна. Харин их хаан яг иймэрхүү татврын системтэй би зөвхөн татврын системийг ярьж байгаа шүү. Их олон системийг үндэслээд за ингээд тэнгэр талсын дараа өгөөдөө хаан Монголын хаан ширээнд одоо суусан. За тэгээд өгөөдөө хаан бол ер нь бол татварыг санхүүгийн цэгцтэй засаг захиргааны тогтолцоотой төр болгож хөгжүүлсэн гэж түүнд ütсэн байдаг байхгүй. Өгөөдөө хааныг. Тэр одоо аавынхаа хийсэн юмыг нураахгүй яадаг байх нь улам хөгжүүлдэг байх нь. За ингээд өгөөдөө хаан бүр институт маягийн ингээд болгосон. Тэгээд татврын хамгийн анхны хуульчилсан хэмжээ гэдгээ өгөөдөө хаан бас ингэж гаргаж ирж ирсэн байна. За мань нөхөрч уул нь их эзэн хаан эцэг шиг дайны талбарт амьдраад дайн игээ яваад байсан бол арай өөр байх байсан бах. Яагаад ч юм бэ мань хүн ер нь хар хормосоо холдоогүй хүн. Та нэг тэгж ярьж чадчих таах шүү. Чингис хаан л ингээл энэ тэнд очиод дайн байлдаа хийгээл яваад байгаа болохоос шүү. Бусд нь ерөөсөө тэгээгүй. Хот болчихж байгаа юм чи яах юм бэ бас нэг удаа. Тэг хоттой ингээд сөөрчмөл амьдарчиж байгаа юм чинь. Тий. Хар хориндоо ингээл байгаал тэнчэнээс ус орноо удирдсаар байгаа л. Тэгэл явсан да. Тий. Өгөөдөө хааны үед бол хар хорин хот бол бас ер нь эхлээд ер нь жоох эсклад байсан гэж ярьж байна. Эндээс одоо дээрэмдээ л хурааж ирсэн. Тий. Нөгөө нэг хиний дурдтгал дээр үлээ гардаг шүү дээ. Карпинигийн. Тий. Өгөө хар хоринд очихоор
орд нь ингээд олон гэрүүд байдаг. Тэгээд их харуул хамгаалттай боловч яваад орохоор ингээд энэ тэндээс ирсэн элдв янзын юмнуудыг ингээд хураацсан. Тийм. Тэгээд би яг нөгөө тэрийг бас уншичаад тухайн үед хадгалдаг байж тээ гэж бодож ирсэн боловч таныг хийсээр дараа гэж склад байсан юм байна шүү дээ. Ингээд бас даант гэж бодсон бац. Тий, склад маягийн. Тэгэхээр чинь зэрэг за илүү энэ хаанаас ирсэн? Энэ Русын нутгаас олж ирсэн үү? За хичнээн тонн, хичнээн килограмм, хичнээн тонн ангийн өсвэ. Ийшээгээ тавь. За энэ сүн усаас эзэлж ирсэн тэр торг дурдан за шавар сав суулга бараа таваар сав суулга л байх шиг байна. Тийш өрчих. За энэ болохоор зэрэг энэ за половчууд за энэ Ирак Багдадууд төлсөн юм да янз нь. За энэ персүүдийн төлсөн хэвсүү. За перс зайл өшөө. Энэ чи Дамаск торг. За айлуу тийшээ өөр гэд ингээд яадаг байж л ингээд хуваарлал байдаг. Ер нь энэ хар орим хот босхын тулд маш их санхүүч нарын нуруунд дээр боссон баг. Магадгүй. Чин exchange ажиллаад байгаа байхгүй. Маани болоод байна. Тэ? Хар оримд эндээс ирж штт. Солонгосоос ирж гин, тийм ээ? Солонгосоос ирлээ. Урд зүгээс ирж байгаа ингээл өгөөд хааны ирж сүм устай айлдж байгаа штэ. Өгөөд хааны 2 дугаар хүү Годон хаан хүү, 3 дугаар хүү Хүчүү хаан хүү. За тэгээд Хаш хаан хүү, Харжир хаан хүү. За тэгээд Цагаан жанжин гэдэг ч юм уу. Сүм ус руу бүгдээр ингээд хөхмөрний одоо хойд хэсгээр ингээд их зэрэг аваад ингээд очсон. Тийшээгээ байлдаж байгаа. Алтуус болоод өгөөд хааны үед эзлэгдсэн байгаа шин. 1235 онд эзлэгдсэн гэдэг. За тэр энэ Данчуу жанжин хин жанжин билээ одоо ингээд энэ одоогийн Солонгосыг эзлээд авцсан. Одоо Гүриосыг эзлээд авцсан гэдэг юм аа. За тэгжэтэл чинь яг энэ одоогийн Персинуудыг Иран дээр хин Байжуу жанжин Чормаган Байжуу гэсэн жанжингууд чинь одоо тэр уулын өвгдийн одоо ичээг нь олох гээд явж исэн болвол Сүбэдэ болон Ахмад хөвд баруун тишээд Рус руу гэдэг гээд яваад гэсэн. Өгөөдөө найдаж нэг тийм байдалтай байлаа шүү дээ. За энэ одоо Баавганы арьс, Чоны арьс одоо юу гэдэг минжний арьс ч гэдэг юм уу. За ингээд одоо Русын нутгаас ирнэ энэ тайг жоохон энэ цаашаа Уралын нуруу цаашаа ингэж давж байгаа болохоор энэ яаж юм? Ангийн ус их татдаг байсан. Тий. Тэр чинь угаасаа ангийн усээр алдартай газар байсан. Тий. Тий. Амьтд нь өөрөө тийм үсрэх амьт ихтэй. Үслэг анги ихтэй. Тий. Яагаад гэх юм бол өвл тий. хүүтэн болдог учраас үстэл байхгүй бол бараг тийм амьт байхгүй. Гүг үснийх гой сорлог байхгүй. Тий. За тийм бах ялтчихв. Их гоё. Өнгө зүс сайтай сортой байхгүй. Тэр чинь зэрэг тэрний татвар нэрж штт. Найл нааша. За энэ ингээд одоо юу би одоо ингээд өшөө цаашаагаа гэл одоо энэ хар хорин бол маш ихтэй санхүүч нарын одоо энэ хуваарлалт. За энийг ингээ гэж яагаад ингэж босч байгаа. За ингээд энэ Аяндааны нөхцлөөс одоо шалтгаалж татвар хувьсж эхэлж исэн байхгүй. Чингис хааны үед Аяндааны нөхцлөөс шалтгаалаад татвар хувьсж эхэлж исэн чинь өгөөдөө хаан бол үүнийг тогтмол болгоо байхгүй юу? Чингис хааны үед хувьсмал татвар байсан байхгүй. Хувьсмал татвартай. Тэр чинь хин энэ амар их одоо олцтой явж хахад энэ цэрэг олц бахтай явж хах шиг тийм үү. Тааруулаад лавдаг лээсэн юм байл да. Тэгэхээр энэ яаж н хувилжлаад байгаа юм шүү. Тус бүр ингээд одоо нэг тийм харилцан адилгүй татвартай. Тэгээ энийг яадгүй хувьсмал татвар. Өгөөдөө яадаг байсан. Тогтмол гайчихгүй. Өгөөдөө хааны үед тогтмол татвартай болгосон. Тэгээ харахгүй л дээ. Одоо дайн байлдаанд чинь ахиц гараад байгаа. Цаашаага Монголын байлдан дагуулт их амжилттай яваад байгаа болохоор. За тэгээд их засаг хуулийн татвар одоо их засаг их ёс гэсэн утгатай л үг. Одоо их засаг гэдэг одоо нууц товчоог одоо буулгаж байхдаа их засаг гэдэг одоо хөрвүүлчихүү яач. Уул нь их ёс туйл байхгүй. Яагаад гэвэл их засгийг чам танилцуулна гэдгүү. Эхээ ёсоо гэдгийг ясаа гэж хэлдэг байхгүй юу? Орос хэлэн дээр зарлиг гэдгийг ярлик гэдэг баг. Ярлик. Одоо дундад Аз энтер дээр яг юм байгаа. Зарлиг, ярлик гэж хэлнэ. Тэгэхээр зарлиг гэдэг үг бол байж,
засаг гэдэг үг энэ 13 дугаар зууны үед ерөөсө төстөө утгатай олоогүй. Хэрвээ чи надад дагаар орох юм бол би чамд ясааг танилцуулах болно. Хэрвээ чи ясааг үл хүндэтгэн ясааг дагахгүйгийн хаваас чи бидний дайсан болно. Чи бидний дайсан болвол чиний хувь тавиланг би шийтгэхгүй. Гагцгүй тэнгэр мэднэ гэсэн тийм ёс одоо ясаа. Чамд ясааг танилцуулна. Ясааг танилцуулна. Ясаа гэдэг нь монгол үгчээр өчтэй ёсоо. Одоо их ёсоо хууль буюу их ёс хууль гэсэн утгатай байсан болоо да. Тэгээд нэг орчин цагийн монгол хэлэнд төрүүлэхдээ их засаг гэж тавьсан болоо да. Тэрнээс ш их ёс хууль гэсэн утгатай. Их ёс хууль. Их эзэн Чингис хааны их ёс. Гэхдээ маш олон таамгуудын нэг юм. Тий. Их засгийг ч үгүйсгэж болохгүй. Их засаг нь зөв худлаа байсан байж тээ. Их ёс хууль байсан байж тээ. Манайх л буруугүй ингэж болохгүй. Зүгээр их засаг гэдэг бол их засагч байсан байж болно. Их ёс тэ заснараа их засаг гэдгээрээ хөвчээ сурцсан бол их засаг гэл хөвшөөд явуул явчих нэг алдаа байхгүй, буруу байхгүй. Гэхдээ их ёс хууль буюу их ёс хууль гэсэн тийм утгатай байсан гэж одоо түүхэнд тэмдэглэгдсэн байна. За тэгэхээр их ёс хуулийг баяжуулан мал сүрэг, олзны ашиг, ургацын 11-ийг татварт авахыг албан ёсоор зарлагдав. Өгөөд далай их хаан өгөөдөөгийн тунхаг гэж байгаа. Их засаг хуулийн буюу их ёс хуулийг би баяжуулж гэж байгаа байхгүй юу? Мал сүрэг, альва олзны ашиг ургацын 11-ийг татварт үргэлж авахыг албан ёсоор зарлагдваа гэж байгаа байхгүй. За нөгөө 10% ч ороод ирлээ шүү дээ. 11 гэхээр 11-ийг их хааны үед 10 малтай бол инээдэг байсан байхгүй. Одоо 10 малтай бол нэгэ өг. Заавал. 9 төл дээрээ. За одоо яг ийм юм болсон байна. Та надад нэг тэгж яжсэн шүү дээ. Өмнөхдөр 20 малтай бол татвар авахгүй. 20 малтай бол нэгийг авна. 19 сулгана. 15 хүрэл авахгүй. 15 хүрэл. Тэгээ 10 таа бол авахгүй. 10 таа л авахгүй. Тий. Амьдрах одоо боломжийг өгч ийн гэдэг та хэлжтэй байгаа ш. Одоо бол өгөөдөө хаан бол тэр 10 таа байсан уу? 15 таа байна уу? Өг. Тийм байна тий. Өгөөрэй гэд. За тэгээд энэ ялгалттай татвар гэж байгаа байхгүй. Их ялгалттай татвар өгөөд аа нэг байгаа. За энэ одоо хөвчүүр шүү дээ тий. Мал одоо ингээд явж байгаа бол одоо мал сүргээс авж байгаа шүү дээ. Хөвчүүр авж байгаа. Гэтэл суурин иргэдээс калан гэдэг юм авдаг байсан байна. Калан. За калан гэдэг нь яг юу юм бэ гэвэл энэ одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна л да суурин иргэд чинь. Бүтээгдэхүүний татвар. Бүтээгдэхүүнийхэн татвар. Одоо нэг хотоос авах нь шүү дээ. Бүтээгдэхүүний татвар. Одоо нүүдэлчд өөрсдөө мал өөр юм байхгүй. Гэтэл одоо суурин иргэдийг эзлээд тэгээ малнаас өөр аж ахуйгаар амьдрдаг хүмүүс өгөөд хааны мэдэлд орчихгүй юу? Алт улс одоо өгөөд хааны мэдэлд орчлоо шүү дээ. Тэгэхээр яг бүтээгдэхүүний татвар авахыг калан гин, калан одоо халан янз янзаар бичигдэж байна. Нөгөөх нь хөвчүр малаас авдаг нь. За тэгээд татварын байнгын албыг их хаан өгөөд ол өөрөө байгуулсан байна. За тэгээд байнга ажиллаж байгаарай. За мэдээж хэрэг энэ дарга нь Махмуд Ялгаваач. За ингээд өгөөд хаан татвар цуглуулах ажлыг цэргийн дарга нараас өөрөө салгасан байна. Цэргийн дарга нар бол Аравтын дарга гэл одоо их хааны үед байлаа шүү дээ. 100-ын за одоо цэргийн дарга нар за дахь Аравтын манлайлагч, 100-ын манлайлагч арайч Аравтын ноён гэхгүй баха. Аравтын манлайлагч 100-ын тэргүүлэгч гэдэг юм уу? Мянганы ноён, төмний ноён гэдэг ингээд явдаг шиг яг энээс нь салгаа хийцэн. Тэгээд тусгай татварын түшмдүүдийг байгуул одоо үүсгээд за та нар татвар авдаг л зөвхөн татвартаа л харьцдаг нөхдүүд шүү. Энэ яаж ин улсын татварын албыг тусдан гаргаж ийн гэсэн үг үү? Энэ за тэгээд төвлөрсөн сан буюу фонд одоо төвлөрсөн сантай болсон. Одоо өгөөд хаан бол улсын эрдэнэсийн санг хар хорин хотод төвлөрүүл татварын орлогыг хян данс хөтлөх албыг байгуулсан.
За өгөөд бүр одоо энэ татварыг бүр төрөөс бүр төрийн удирдлагатаа бүр хуульчилж байна. Тусдан гаргаж байна. Ялууч уцаагийн үүрэг. Ялууч уцаа болоо эзлэгдсэн нутгийн иргэдийг маш сайн мэддэг хүн билээ. Суурин иргэдийг эзэлсэн учраас суурин иргэдийг маш сайн мэднэ. Тийм учраас суурин иргэдээс ямар татвар авахыг ялууч уцаа мэддэг. Өөрөө Кедан хүн. Тийм учраас нүүдэлчин түмэн яадаг байсныг бас л мэдж байгаа. Хоёр соёлын уулзур зааг учир зангилааг ялууч уцаагаас өөр ялган гаргах хүн үгүй бөгөөд ялууч уцаад энэ хэрэг дээр тохон томилж байна гэсэн байна. За ингээд ялууч уцаа чинь бас их том албан тушаал дээр одоо ирлээ гэсэн үг. Алтан улсын нутгийг эзлээд ялууч уцаа иргэдийг нь харин хятах бишээ. Тэднээс татвар авч төрийн санкц удаацдах хэрэгтэй байна их хаанта минь ээ. Таны агууй байлдан дагуулагч эзэгч гэсэн энэ миний үгийг сонсч ирсэн. Одоо та бас миний үгийг сонсно гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор төр ариун байхыг төшмөдүүд мэдэх ёстой гэж таны эзэгч хэлжсэн. Би таны эзэгт алба хааж исэн төшмөд хүний хувьд их хаанта минь танд гэж хэлээд ер нь энэ тариачин ард түмэн зүгээр мөрөөрөө тариад амьдж байгаа ард түмнийг уцаж зүг алж ядуулаагүй юм байна. За тэгээд татвар авч төрийн санг зузаадаг. За та үнийг хамгийн ашигтай энэ шүүдэгээд өгөөдөө хаанд бүр ойлгуулж ирсэн байна. Таны энэ татвараас ирсэн та нараа усан үзмийн татвар авсан байна. Нарж гинөө усан үзмийн татвар байна. За энэ тар усны татвар байна. За энэ манго жимсний татвар, энэ энтор жимсний татвар. За энэ жүрж жимсний татвар, энэ тоорын татвар гэдэг ингээд энэ чавганы татвар гэдэг ингээд гаргаж ирж байгаа юм биш үү? За ингэж гаргаж ирж хагаад одоо нэг тийм холиод одоо тэр мэрэг одоо нэг тийм одоо нарийн хоолны арга зүйчээр холиулаад ер бусын төрөл бүрийн жимсний коктейл хийгээд уулгуулсан юм байна л да их хаан өгөөдөд. Эн чинь их аятаахан сайхан ид байна гэд ингээд өгөөд хаан их тамшаасан гэдэг гэж бичсэн байна. Гэтэл дараад нь бас дараад өгөөдөө хаанд өгсөн. За би үүгээрээ монголчууд вино хийжсэн шүү гэсэн үг би ярихгүй. Зүгээр ямарваа нэгэн байдлаар тодорхой хэмжээний байдлаар эсгээд гэж байгаа байхгүй юу? Хагас цогтолттой ундаан болгож их хаанд өргөн барьваа гэж байгаа байхгүй юу? Хагас цогтолттой. Тэр одоо винотой адилхан юм хийгээд өгчжээл гэсэн үг. Өгөөдөө хаан үүнийг маш их таашаан энэ сайхан те улаан буудаан жимсний татварыг хүлээн зөвшөөрсөн байна гэж. Энд бол ялууч уцаа маш сайн ятгасных гэж хэлж байгаа хэрэг. Тэгж бас түүхэнд бас бичсэн байна. За яг хөө тэр морин дээрээс эзлээд тэр усыг байгуулах амархан мориноос буугаад одоо дүүхнүүл хизүү мэдзүү гэдэг нь яг хөө энэ бол ер нь бол бас илрэлтэй. Энд чинь засгалж байгаа тохиолдолд асуудал их гарч байгаа хэрэг. За тэгээд энэ яаж ийн өгөөдөө хаан 4 сайн үйлдээ өртөөг сайжруулсан гэж хэлсэн байдаг шүү дээ. За ингээд төрийн хамгийн том дид бүтцэн өгөөдөө хааны үед хийгдсэн өртөө нь болсон. За бүр өртөөнд маш том реформ хийсэн. Өртөөний системийг улс даяар нэгдсэн бүр сүлжээнд оруулсан. Тэгжээж тэр баруун зүгт байгаа бат юу хийж яваа нь 14 хоногийн дотор гэдрэг хэрэгжинэ гэж байгаа. Хар ормоос Дунай мөрний хоорондох асуудал одоо хар орим хот ч одоо Орхон гол урсдаг газар уу? Өвранга аймаг Орхон гол урсдаг газар уу? Орхон голоос Дунай мөрний энэ хоорондох өргөн уудам зай талбай бүх мэдээлэл өгөөдөө хааны хөгжүүлсэн өртөөний алба буюу өртөөний татварыг хөгжүүлснээр 14 хоногийн дотор гэдрэг хэрэгжсэн гэж одоо тийм түүхэнд бол бичигдсэн байна. За энэ бол маш том татврын сүлжээгээ өртөөний татврын сүлжээг бол дэлгэрэнгүй хөгжүүлсэн байна. За татврын хүнд ачаа өртөөг ингээд тижээн гэдэг бол маш хэцүү асуудал. Өртөөг авч явна гэдэг бол харин үүнийг бол өгөөдөө хааны сангийн сүргээс хааны сангаас сар болгон хөрөн гаргана гэж хэлж байгаа байхгүй. Ингээд тодорхой хэмжээний мал тасалж тэгээд мод ургуулж тариа тариулна. Тинчээ ингээд өртөөчдийг байлгана. Ингээд өртөөний татварыг дарамтаас
улам чөлөөлнө. Ийм учраас миний Монгол гүрний захирж байгаа Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрт юу болж байна? Тэр одоо 2-7 хоногийн дотор л над дээр ирнэ гэж. За ингээд яаж ийн өгөөдөө хаан улам төгөлөж өгч ирсэн байна. Бас сонирхолтой тийм биш. Ягаад гэх нөгөө өнөөдрийг хүртэл хийсэн дугаарууд бол ерөөсөө л улс төрийн, дайны, шашны одоо байлдан дагуу. Ер нь байлдаа л байлдааны. Тийм түүх ярьж яагаад одоо ингээд нэг юм санхүү мөнгөний татварын ингээл ингээд нэмэрэд эхлэхээр зарим одоо ингээд бодож байгаа бодол маань юу болж байна гэхээр аливаа улсыг байгуулахад мундаг байлддаг байгаад ч юм уу лаг ийм шашин зохицуулдаг байгаад ч юм уу гэхээс илүүтэйгээр бас ухаалаг татварын бодлого байхгүй бол болохгүй юм байна гэдгийг бас яалтчгүй багшийн түүхэнд бол харж байна. Тэгэхээр бас магадгүй надтай адилхан бас ингэж бодож байгаа одоо мэрэгүү үзэгчд байхыг үүсэхгүй. За ингээд энэ удаагийн дугаарыг бол ямар ч байсан багштай маш их баярлалаа. Татварын талаар бас гоё сонирхолтой түүхүүд ярьж байна. Чингис хааны үеийн татварын түүхээс одоо өгөөд хаан дээр ирчихлээ шүү дээ. Тий, хоёулаа ер нь одоо бас Монголын эзэнт гүрний соён гэгэрлийн ч бас ярьж болно. Соён гэгэрлийн. Тэгээд мөн өөр хөгжил дэвшил цэцгэлтийн ч бас ярьж болно л доо. Хоёулаа зүгээр одоо татварыг яриад байгаа шүү. Бүр нарийн ярих юм бол ангаа ухааны ч ярьж болно. Наа чинь бас сонирхол. Надад чинь кармалч баг шүү. Зүгээр кармалч болно. Үгүй тэгтээ ийм байна. Энэ судалгааг зүгээр цухас дурдаад өнгөрчихье гэж би зүгээр хувьдаа бодоод байгаа. Үзэгчд маань надаас юу гуйж байгааг хэлэх үү? Байлдуулаад өгч гуйгаад байгаа. Тэгэхээр л нөгөө нэг би нөгөө байлдуулаад өгөх ёстой байна л. Тэгээ яах вэ? Тэгэхээр байлдах ёстой. Байлдах нь бол үнэн л дээ. Чи байлдааны нийгэм. Хажуугаар нас энэ татварынхаа ядаж нийтэд Монголын эзэнт гүрний үдгээр байлдахаас өөр юм байгаагүй. Байлдахаас өөр юм мэддэггүй. Тийм юм байгаагүй маа. Маш том татварын реформ хийж исэн ийм том гүрэн шүү. Дэлхийд дахинд бас маш олон улс үндэстнүүдэд өвлүүлж үлдээж исэн юм аа гэдгийг бас давхар хэлэх хэрэгтэй байна гэж би бодсон юм. Тэгээд энэ тусгай дугаарыг хоёлаа хийж байгаа шүү дээ. За тэгээ үзэгчтэй манай энэ хөтөлбөрийн төгсөлд бидний хамтран ажиллагчаар кафе капсул бидэрт хамтарч ажиллаа. За кафе капсул нь Blue House-ийн юм гоё амттай гонцлог гоё кофенуудыг Монголд оруулж ир зардаг. Та бүхэн маань кафе капсулаар очихыг хүсэх юм бол Michelle Walking City дээр очиж үзээрэй. За тэгээ манай нэвтрүүлгийн дугаарыг бидний дэмжиж лайк, share, subscribe дарахаа манайхаа битээ мартаарай. За мөн дээрэс нь үзэгчтэй энэ доор гарч байгаа данс руу бяцхан сэтгэлийн тус дэмиг бас хэлхийг та бүдээсээ өсөж байна. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар эргүү уулзлаа баяртай.